За сайн байцгаана уу та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгийг Эхрийн ордныхандаа зориулж байна. Ирэх 20 жилд Эхрийн ордны танд Дэлхийн ван болон Тэнгэрийн ван гаригуудын хосолж байгаа эрчим танд яаж нөлөөлөх вэ? Та юуг илүү анхаарах ёстой вэ гэдэг 3 төрөл. За юуны өмнө болохоор та бүхэндээ баяр хүргэмээр байна. Учир нь 12 орд дундаас та хамгийн азтай орд нь байх болно ирэх 12 жилд. Яагаад вэ гэхээр одоо ингээд гаригууд ордууд хооронд ингээд хаялж байгаа те зөрж байгаа, ойртож байгаа, нийлж байгаа нэрчин болгон эерэг, сүрэг, нэн эерэг, нэн сүрэг эсвэл саармаг гэд айгүй олон янзын ирчмэл холбогддог байхгүй юу? Харин та болохоор хамгийн эерэг буюу бурхны бэлэг гэдэг энергээр холбогдож байгаа. Одоо энэ 20 жилийн эрчимтэй айгүй азтайгаад. За бурхны бэлгээр холбогдохороо танд нэн тэргүүнд юу орж ирж байна гэхээр